Монголын үндэсний олон нийтийн телевизээс санаачлан хүүхд залуусыг техник бүтээл зэтгхүүдэд болгон төлөвшүүлэх, ирээдүйн шилдэг инженер техникийн ажилтнуудыг олноор төрүүлэн гаргах, монгол хүн эх орондоо баялаг бүтээд сайхан амьдрахын үлгэр дуурайллыг олон нийтэд түгээх үндсэн зорилготой залуу зохион бүтээгч төсөл 5 дахь улирлын гараагаа амжилттай эхлүүлээд байна. Бид анх залуу зохион бүтээгч уралдааныг 2011-14 онуудад Монгол улсын хэмжээнд 2012-13 онуудад Монгол улсынхаа 21 аймаг төдийг хөрш улс болох Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод, Оросын холбооны улсын Бурайд улсын нийслэл Улаан үд хотуудад тус нийт 6 маршрутаар явж техник бүтээл зэтгхүйтэй Монгол, Хятад, Орос хүүхэд залуусыг уралдаанд амжилттай оролцуулж бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд шинийг эрэлхийлж бүтээх өндөр чадамжтай болохыг олон нийтэд таниулсны зэрэгцээ. Залуу зохион бүтээгчдийн шинэ бүтээл санаанууд амьдралд бүрэн биелэх боломжтойг нотлон харуулж чадсан билээ. Харин энэ жилийн хувьд залуу зохион бүтээгч 2016 улсын уралдаан Европын бүсийн шалгаруулалтаараа үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн байдлаар Фрайберг, Аахен хотуудад ялангуяа эдгээр оюутнууд маань төвлөрөн суралцж байна. Тэгэхээр Германы орчин үеийн байгаль орчинд ээлтэй ийм өндөр технологиос суралцах. За мөн одоо Монгол улсад хэрэгжүүлж болох ямар санаанууд байна, ямар техникийн шийдлүүд байна, энийг бас зөвөр харж тэрийг одоо өөртөө эзэмшин ингээ Монгол руугаа одоо нэвтрүүлнэ гэдэг энэ бол залуучуудын дунд бас нэлээд одоо ийм хүсэл тэмүүлэл болсон ийм ажил байгаа. Тэгэхээр энийг энэ залуу зохион бүтээгч 2016 хөтөлбөрийн хүрээнд бас сурвалжилж иргэдээс одоо оюутнуудаас энэ санааг ингэж авж байгаа ажил бол бидний ажлын бас нэг хэмжигдэхүүн болно гэж ойлгож байна. Герман улсад сурч хөдөлмөрлөж ажиллаж амьдарч байгаа монгол хүүхэд залуусын эх орныхоо хөгжил дэвшилт нэмэр болох үс шин санаа, технологийн шийдэл бүхий бүтээлүүдээс одоо танилцъя. Намайг Ёлко Огтой Ерөөлт гэдэг. Би холбооны Бүгд найрамдах Герман улсын Гётингений их сургуульд биологч урмын судлалын чиглэлээр суралцдаг байгаа. Тэгээд залуу зохион бүтээгч нэвтрүүлгийг анх үзээд энд санаагаа дэвшүүлэе гэж зорьсон. Яагаад гэвэл миний мэргэжил бол байгаль хамгаалах, байгаль орчныг хэрхэн зөв зохистой ашиглаж хамгаалах вэ гэдгийг судалдаг. Сүүлийн үеийн судалгаагаар бол Монгол орны хил хязгаар бол улам хувьсаар байгаа. Ер нь бол Монгол орны нийт газар нутгийн зөвхөн 8%-ийг л эзэлдэг. Одоо тэгээд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж энэ 8% маань жил болгон 8-аас 8.9%-аар буурч ийн гэсэн үр дүн гарсан байдаг. Тийм учраас энэ ойг хамгаалах, ойн хилийг тэлэх зорилгоор би нэг санаа бодож олсон. Энэ маань болохоор ойн захаар модны үр илүү өгөөчтэй сайн байдаг. Энэ бол нарны тусгал фотосинтезийн эрчим сайн явагддаг бас үүдэлтэй байдаг. Тийм болохоор ойн захын үр шим сайтай үрийг байгальд нь буцааж тарааж ойн хил хязгаарыг тэлье гэсэн зорилготой бүтээл санаачилсан байгаа. Өнөөдрийн бүтээл санааг бол яг өөрийнхөө мэрэгжлийн дагуу судалж хүргэж байгаа тийм үү? Тий, өөрийнхөө суралцдаг мэрэгжлийн дагуу энэ санааг бодож олсон байгаа. Бүтээлээ танилцуулж бидэнд. Өмнө энэ судалгаанууд иймэрхүү ажлууд хийгдсэн байдаг. Одоо ч гэсэн ер нь хийгддэг энэ ажил маань гэхдээ тоног төхөөрөмж болон олон хүний хүч хөдөлмөр цаг хугацааг их зардаг. Миний энэ бодож олсон санаа маань болохоор байгалийн хүчин зүйлийг ашиглаж энийг хөнгөвчлөе гэж бодсон. Хуучин бол модны дээр одоо ойн зах руу үр унгая гэж бодох юм бол ойн дотор талтай том сенс байрлуулад мод руу сенс үлээж үрийг газар унгаадаг. Тийм арга зүйтэй байсан. Нэг жилийн нийт өдрийн 60-аас 70% баг монголоор маань баруун болон баруунаас хойд зүгт салхилдаг. Тийм болохоор энэ салхийг тогтмол нэг зүгээс байна гэж үзээд үр унах хугацаанд салхийг тосож хөшиг байрлуулснаар салхины хуйлрлыг ашиглан модны үрийг ойн захад ойн захыг тэлэх, ойн талбайг нэмэгдүүлэх зорилготой ашиглаж болно гэж үзсэн байгаа. Одоо байгалийн салхи маань баруун хойд зүгээс салхилж ийн гэж төсөөлөхөд одоо энэ эднийг мод гэж төсөөлөн зурсан байгаа. Тэгээд салхийг хааснараа эхний модныхыг бол эхний нүрэнд талд байгаа модны хаалт бол одоо энэ үрийг бол шууд газар руу унгааж байна. Энэний арт руу бол салхи бас нэвтрэн түүнийг бол оруулсны дараа
уртлын модон цохигдож энэ дээшээ шидэгдэж байгаа. Тэгэхээр энийг тооцож ардлын баг нь одоо тэр хөшигнүүдийг байрлуулснаар ашигтай талбайд үрийг унгана гэж тооцоолсон байгаа. Хөшиг хин гэхээр ямар хөшиг байж таарах гээд байна? Тэр хөшиг нь надад ойлголт өгөөч. Энэ хөшиг нь одоо ер нь бол ойн захад байрлуулна гэж бодсон байгаа. Ойн захын моднууд бол ойн гүнийхээгээ бодвол арай намхан. Мөн ойн захын моднууд бол гэрлийн өрсөлдөөн бага байдаг учраас өөрийн хэмжээ болон чанарын хувьд бол илүү сайн байдаг гэж үздэг. Тийм болохоор энэ бас нэгдүгээр шалтгаан ойн захад байгаа нь бас нэлээд давуу тал болж байгаа. Тэгэхээр бол нэг 20 орчим метр өндөртөө баг нь байрлуулад багнаа сойрлуулна. Нэгдүгээрт газар ухаж бетон орчим уу. За энийг тогтмол биш байлгыг ижил болгон өөрчлөе гэх юм бол яг хуу гадсаар бэхлэнэ гэж бодоод багнуудыг байрлуулад багнуудаа яг үр унах хугацаатай үед нь процентээр бүрээд салхины чиглэлийг цохиулж хуйлрал бий болгон өөрийн газар унаана гэж. Бол дотор шүүгч. За энэ бол яг одоо юу гэх юм ургах орчин бүрэлдээгүү тэр талбайд үрийг унгаж байгаа энэ одоо процессыг илүү жоохон оновчтой ойлгоё. Өөрсдөө яг зорилтолсон тэр хөрсөн дээр одоо үрийг унах тал руу л чиглэсэн ажил гэж үзэж штэ тийм ээ. Тэр тохиолдолд одоо яг тэр салхины чиглэл яг энэ одоо юу гэх юм үр унах үеийн яг тэр үеийн одоо салхины юг манад судлагдсан ийм тоо баримт юм да байдаг юм бол энэ талаар харьцуулсан юм байна. Үр бол намар 9-10 сарын дотор бүс бүсээсээ ялгаатаагаар боловсроод унах хугацаа маань 10-аас 14 хоног байдаг. Намрын хугацаанд бол салхины эрчим жоохон бага байдаг. Энэ бол жоохон асуудал баг. Гэтэ яг өмнөх тоо баримтыг судалсан тийм. Яг тэр нэмэлт одоо даалан буюу хавхлаг хаалтыг хийснээрээ цаашаа явах хэсгийг нь багасгах гэдэг юм уу? Аль эсвэл яг зорилтод одоо талбай руу нөхөж энэ хаалтнаас тодорхой чиглүүлж хөдлөгдөг болох гэдэг нь гэдэг нь жоохон ойлгомж өгөөд байна л да. Энэ дээр жоохон тодруулбал энийг цааш нь явуулахгүй ойн захын хил рүү оруулна гэж бодож зохиосон. Монгол орны яг онцлог маань болохоор Монгол орны ойд гэрийн бүсийн ойгууд бол ер нь бүгд уулын урдлын ингэртэй байхгүй, ер нь хойд ингэртэй байдаг. Тэгсэн мөртлөө салхи маань болохоор баруун хойд хойноос байдаг болохоор жоохон дотор тал руугаа унгах хандлагатай. Ийм учраас хөшгийг хийгээд хөшиг маань бас салхины хуйлрал бий болгож байгаа болохоор буцаж гадагшаа шийднэ. Ингэснээр хил гаднах хил дээр л үрийг унгана. Энэ үрийг унах талбайгаа бас хилдэж газар хаглаад тухайн үр унах хугацаад 10 хоногийн хугацаатай газрыг хаглаад үр унсны дараа тэргээ тохиромжтой хөрсөөр бүтээгээд зүгээр заавал одоо хаалт хийснээрээ үнэхээс илүү бас зүгээр одоо энэ салхин сэс далбангууд одоо юу гэх юм хийц нь одоо далбан хэлбэрээр босоо хэлбэрээр байхад энд ерөнхийдөө бас салхины чигэрний энд хуйлрал бас үүсгэж болно л доо. Одоо жишээ салхин сэсний далбанг босоогоор нь барьчих гэж үзээ л да салхины өдөс тэ. Тэр тохиолдолд энэний хойдолд бол ерөнхийдөө хуйлралыг бас үүсгэж чигээрээ тэр юуг сарниуд Завны далбай шиг байх юм шүү. Одоо ер нь бол далбай ер нь тийм маягаар хийх юм бол нэг их өргөн тийм зургасаар их хэмжээний зардал болохгүйгээр энийг ерөнхийд нь шийдэх тийм боломж байгаа гэж бодож байна. Тэгэхээр учиргүй заавал хан босгоно гэдэг бол бас өөрөө бас энэ цаг уурынхаа нөхцөл дээр нь бас яг механик хийс талаас хүндрэлийг авчрах байх л да. Одоо шон байдлаар хэлбэр салхийг задалдаг тэр задалсан салхины сарнилаараа эргэж нөгөө талаас ирж байгаа энэ салхины урсгалуудыг огтлцуулах маягаар хуйлралыг үүсгэж чигээрээ явах тэр хурд хүчийг сарниулах байдлын юм хийц бас байж болох юм гэж бодож байна. Одоо тэр А-гийн зураг байна, Б-гийн зураг шүү дээ. Би бол одоо ингэ харж байгаагаар чи тэр А зургийнхаа гол дээр одоо жишээлбэл доотлол Б зургийн дээр саад хийсэн биз дээ. Тийм үү? Тийм. Тэгээ одоо яг тэн дээр ингэ хийж байгаа эсгүүд. Тэгэхээр би одоо ингэ гэрэл л да. Чи түрүү ярихдаа одоо жишээ захын моднууд бол их намхан байдаг. Яг нь одоо намайг одоо энэ хийцийг хийхэд бол их амархан. Ерөнхийдөө одоо өндөр биш ийм намхан байгаа учраас. Тэгэхээр одоо ингэ за модны ойн захын гэв хийж тий. Тэгэхээр нөгөө сааднуудаа бүр нийлэнхүүд нэг татах юм уу? Үгүй бол ингээд модныхаа харалдаа ингээд жижиг одоо яа тийм ойролцоогоор одоо хэмжээний хидэж байдаг юм. Өдөөшөө одоо 2 юм уу 3 метрж байх юм уу? Үгүй бол өргөн нь ямар хэмжээтэй байх юм? Тэр хэсэг дээр бодсон юм байна. Тухайн ойн хил дээр очиод ойн яг ер нь бол ойн захаараа илүү үр өгдөг гэж хэлсэн байгаа. Гэтэ бас мөн ойн хяр хэсэг байгаа тэр захын өрөөд бол тийм сайн байх магадлал бага.
илүү цочрол хөвтрэлт өртөх магадaltaй. Дулааны хувьд ч гэсэн бас тохиромж бас багтай. Яг жоохон доод дуусж байгаа доод хил хэсгээрээ л ер нь илүү тохиромжтой өрөлддөг. Ер нь тэр хэсгээс нь эхэлж тэлвэл. Шүүгч. Лодаравсал. Чинь шон хоорондын чинь зай хэд байх вэ? Чи өөрөө шон босох гэдээсэн шүү дээ. Тэгээ өндөр нь 20 м гэсэн юм байна. Тий 20 м шон гэдэг бол хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгээд Монголын садхийн тестжүүлнэ гэдэг бол хэцүү. Тэгээд тэр талаас чи багтаа илүү механикийн талын инженер юм уу, тийм механик инженер сурч байгаа юм ажилтдаг хүн аваад яг тооцоо судалгааг нь илүү симуляцаар тийм хийж үзэж байгаад яг шийдлийнхаа юу гаргаж загварыг гаргаж ирсэн дээр байх л гэж бодож байна. За ингээд шүүгчдийн гэрэл асч үнэлгээ гаргах цаг ирсэн. Нэг ногоон гэрэл. За би хийцэн нэг сайн харааг учраас энэ. Нэг улаан гэрэл. За Монгол орны ой тэрийн бүсийн хил хязгаар улам бүрд хэлэх болтугай. Цэвэр агаар бэлдэх болтугай. Онлайнаар ирээ уулзлаа. Шийдвэрийг сонирхноо бид нар онлайнаар. Яг гарч ирээд энэ олон алга бичлэлтэн дотор байснаас илүү ичсэн үсэй. Бараг тэгэлээ. Дотор юу болж өнгөрсөн бэ? Дотор өөрийнхөө санааг дэвшүүллээ. Шүүгчд маань дэмжиж зүйлсэн дэх баяртай байна. Берлин хот зохион болгож байгаа залуу зохион бүтээгч уралдаанд оролцсонд маш их баярлалаа. Тэгэд энэ завшааныг тохиолдуулаад яг цэнгэр дэлгэцийн өмнө эх орон Улаанбаатарт сууж байгаа хэн нэгэн чи яг одоо мэдлэгээ дэвшүүлэх боломжтой болж байна. За баярлалаа. Улаанбаатар хотод суулж байгаа ээж аав ах гуравтаа таньдаг хамаатан сод найз нөхдөд бүгдэнд нь мэнд хүргэе.